буюу за цаанаасаа үйлдвэрөөсөө 70 литрийн одоо нэг өсөнтэй банктай учраас би дахиад нэмэлтээр бол нэг канистр авч явах шаардлагатай. Тэгтэл одоо тэрнийг хаана байрлуулах яах вэ хүү толгойн өвчин болж ирсэн. За тэгээд ерөөдөө ачаа иддэг нэлээ олон газруудыг судалсан, үн хөлсийг ярилцсан, нэлээ олон газруудаар явсны эцэст за төгс ачаа гэдэг нэртэй газартай бас холбоо тогтоосон. За. Ирсэн. За эдгээр Facebook дээр төгс ачаа гэдэг. За би ч одоо энэ дээр ачаа доотлолт нь гიშгүр хийх санаатай. Хийж байгаа. За сайн уу. За сайхан тусч гинөө. За тавлаг. Оо тавлаг. За танаа дээр зорж ирсэн шалтгаан ачаа хийх гээл. Аа. Манайхад ерөөдөө 4 жил тасалдгүй ачааны чиглэлээр үйл ажиллагаа болж байгаа л да. Аха. Тэгээ Монголд ерөөдөө 1300 биш дэсэн. Зөө. Үндэсний хэсгийн компани төгсөж байгаа. Манайхаа. Зөө. Ерөөдөө бол манай ачаа маань дотор араан зэгдээд. Хөндлөө холбоос холбогддог учраас ерөөдөө Бат бүх төмөрийн дац явдал маш сайн. За одоо бүгд бэлэн бол цаачин дээр гарыг. За тэгье. Цаатны маань даа. Энэ сайн Inspire юм шиг ачаа 2 м уртаа метр 30 юм тий. Тийм бол ерөнхийдөө бол манай бодгоо солонгос бодгоор боддог төмөрийн зэрэг юм. Өнгө бодыг нэг удаа өнгө үс сэргээж өгнө. Тийм. Одоо бид нар нөгөө ачаа виж зөндөө машин л одоо ачаа хэлгэлээ. Зэв идэх гэдэг нэг проблем байд шүү дээ. Манайх бол ерөнхийдөө гагнуураа юугаар хийж байгаа? Манайх бол ерөнхийдөө бол төмөрөө бол зэвгүй төмөр ачаагаа зэвгүй төмөрөөр идэг. Ер нь бол гагнуур нь бол Revsen брендийн хагас автоматар гагнуур гэдэг учраас ямар нэгэн багас нүх хүлдэхгүй, зэв гоочхгүй. Тэгж хийгддэг байгаа. Зөө. Ерөнхийдөө айл бол хамгийн чанартай материалаар хийдэг. Ерөнхийдөө дээрээс наахад хүн гар хүлээ авахаар сивгүй гоё юм хийсэн. Зөө. За би чам дээр би бол нөгөө хойдлын хэсэг дээр бол ингээ майхнаа байрлуулна. Тэгээ миний машин чинь 70 литрийн банктай болохоор за энд 40 литрийн нөгөө нэг хавтга банк гэдэг шүү дээ. Канистр. Тэрийг бол уртлын хэсэг дээр нь суурлуулъя гэж бодоод байгаа. Ерөнхийдөө бол яг энэ зайн ингээ хөндлөнгөөр байж тавьчих. Тий, хөндлөнгөөр нь тавьчин тий. Арын нэг дэлгэгдэг майхныг болохоор одоо халахын дээрээс энэ хоёрын хооронд ахаад юм дээр нэмэлт авцсан ингээд. Тий, боохот амар болгоод тий. Тэгээд доогор нэг хүмүүс нэг машинтаа сүйдвч хийдэн штэ. Тий. Сүйдвч хийхэд эндээ бооход ямар ч гар хөрөл зороход ямар ч төвөггүй болчихдог байхгүй. Тийм болохоор дээр нь авцсан хийгээд майхнаа байрлуулчихна. Майхнаа байрлуулаад хураах үедээ энэ чинь ачаал чиг бүхнээр үлдчихдэг байхгүй. Тийм учраас ерөнхийдөө маш давуу тал ихтэй. Тийм. За би тэгээд доор та нарт дугаарыг сайхан тавьчихна. Тэгээ яг нөгөө одоо эн чинь нэг аял зугаалах эхлэхээс өмнө орж байгаа бичлэг болохоо та нар бас гоё ачаа хийлгчээ гэж бодож байвал. Одоо яг Hilux дээр нэг проблем нь ачаа нь яг зөвхөн хойноо байдаг. Яг таарсан ачаа олно гэдэг бол төвхтэй байдаг. Эсвэл нөгөө хятадтай нэг хөнгөн цагаан нэг ачаа байдаг юм уу? Хэлбэр галбартай тий. Тэр ачаанууд тавихаар нэг царай муутай. Тэгээд майхнаа тавих хэрэгсээ боломжгүй болчиход байгаа байхгүй. Над шиг юм нэг проблемтай хүмүүс зөндөл байгаа л та. Манайхаас зарим багшууд маань Германы Wurst брендийн тавлич хэр зооч юм уу? Тэр зарим нэг зүйл маань ер нь Германы багшууд ашигладаг л да. Манай цэцэр. За тэгээ. За энэ бол энэ манай гагнур автомат юм ихэд юм үүдний юм уцтай автомат хийдэг нүүрс хийдэг гагнур байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо хүмүүс нэг машины дээвэр цоолдгоо тий. Эсвэл нэг салаан заддаггүй гэдэг. Ер нь бол манай салаан заддаггүй юм Германы Wurst брендийн юм тавлич 900 ашиглаад тавлич 900-ны маань энэ багш болохоор Zebra брендийн багж өгөхгүй юу. Тэгээд ерөнхийдөө тэгээд хүмүүс салаан авах гэхээр бас нөө салаан аягүй их янз дуу орчдөг шүү дээ. Тийм үү ерөөсөө ямар ч үсэхгүй ус бороо нэвтрэхгүй чи одоо салхи шоронд бол ямар ч тийм асуудал гарахгүй л гэсэн үг л дээ. За тэгвэл би хэмжээг дамжаагаа өгөөд сайхан захиалгаа өгчээ. Тэгээд ер нь бол одоо би нэг ачаагаа тавьж ээж майхансаа бүх дараагийнхаа шатанд орох гээд байгаа болохоор ачаан дээр хүлээгдэж байгаа. Би хэр хугацаанд хүлээх бол? За ерөнхийдөө бол манайх нь 7 хоног захиалгатай гэдэг чинь ирэх 4-5 дахаас л ерөнхийдөө ачаач юм бэлэн болно гэсэн. Өнөөдөр чинь 5 4 7 хоногийн дараа гэсэн юм байна шүү дээ. 4 4 ч одоо бүгдийн баярлж байгаа шүү дээ. Тий харин тий. За.
За тэгвэл би одоо сайхан хэмжээгөө өгöd тэгээд юугаа яач. Тэгээ. Бүгдээр бишнэ орж ирэх За. хэмжээ. За. За төгс ачаан дээр очиод би захиалга өгсөн. Ерөөдөө ийм төрлийн ийм одоо ачаа хийлгмээр байна. За майхан байрлна, сарвч байрлна, канистр байрлна. За нэмэлтээр бол энэ талд нь бол одоо дүүш юм уу шүшүүр байрлах эсвэл одоо хайжак байрлах ч юм уу ийм зайтай байна. Жохон өндөр болгож өгөх хэрэгтэй. Би хэд их өндөрлөхгүй байгаа болгоо миний машины өндөр 2 м 10-аас ингээд майхантайгаа нийлээд бол дээшээ гарч болохгүй гэх зэрэг шаардлагуудаа нэлээд өндөр шаардлагуудыг тавигдсан. За тэгээд төгс ачаан захиалга өгсөн. Төгс ачааны захиалга маань бол 7 хоногийн дотор бэлэн болсон. За 7 хоногийн дараа очиод ачаан дээрээ дээвэр дээрээ тийм ээ ачаагаа тавиулаад, майхнаа тавиулаад, сарвчаа болгоод, канистраа болгоод гарч ирж байгаа хүмүүс ч бол үнэхээр nice. За ингээд бол би ерөөд бол автомашиныхаа хийгдэж байгаа одоо энэ зүйлсийнхаа нэг 80% нь бол хийчихсэн байсан гэсэн. Hear the night storm young. Feel my soul wreck the fear. Throw the daft into archlight. Яа ачаа янз юм болжээ. За орой мэндэ. За. Яа харахгүй шүү. Бараг 12 хүн хүрч байна. 12 За манай ээлж дараагийн нэг шинэ Toyota Hilux 185 оффроуд нэмэлттэй биш ачаа бензин нэмэлт банк майхан сүйдэж байлуулаа. Аха. За энэ маань юу гэхээр майхнаас дээр ачаан дээрээс давцсан хийж өгөөд аялал зугаалгаар явахгүй үед бол майхнаа аваад тавьчихна. Тэгээ ачаач юм бол өөрийнхөө яг бүтэн давцангаараа гараад ирчих учраас ямар ч үйлрэл ашиглах боломжтой болчихж байгаа. Муу ингээд ачааныхаа доор ингээд зөөлөвч төмөртэй хязээж гисэн байгаа. Энэ болохоор машины ямар нэгэн байдлаар холгож зурах эсвэл нэг ингэж илгэцээр байгаа цоор аюулаас бол ерөөдөө 100% хамгаалчихж байгаа. Тий. Тэгээ захиалагчийн үсгээр бол яг зургийн дагуу яг ярилцсныхаа дагуу яг хийж өгсөн. Захиалагч би те. Тэгээ манайх яг үндэсний эзэг компани төгс автчаа маань яг тасалдгүй яг энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Аха. Бүх төрлийн автомашин дээр одоогоор Монголд 1200 орчим автомашин ачаагээд 50-аас 60 төрлийн автомашин дээр энэ ачаадсан байгаа. Аха. Тэгээ ерөнхийдөө захиалагчийн үсгээр энэ бүх зүйлийг детальчлаад нэг наривчлан авч үзээд одоо энийг бол майхнаа бол нэг талдаа 5 10 болт тайлаад ачааны тавцсан маягийн юм шууд гараад гэсэн. Тэгээд өвөл бол энэ майхнаа хураагаар тавьчихна. Гараж руу авахад бол ямар цаад болохгүйгээр шууд өглөөт бол юм байгаа. За маш их баярлалаа. Ямар ч үсэн маш их гоё ачаа болсон байна. Тэгээд шөнийн одоо хитэн цаг болж байгаа юм бэ. Одоо цагаа харуулчих шууд. 23:17 болж байгаа юм ба штэ. Бараг 12 болж байна. Тэгээд миний одоо ачааг бас цаг хугацаанд маань гаргаж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд одоо манай хоёр бас тийм Манайхыг сонгож ирж үйлчилсэн бас баярлалаа. тий. Манай хоёр ч энд ингээд хамт байгаа. Тэгээд манай хоёроо ороод ирээч гоо. За маш их баярлалаа. Эндээс гэрэл тавьж өгөө надад туслаа байж байгаа маа яг үнэ хэлэхэд. За маш их баярлалаа. Баярлалаа. За. Гоё ачаа. Гоё ачаатай боллоо. Хүссэн ачаагаа хийлгэж авч чадлаа. Тэгээд ер нь тэгээд одоо зөндөө болоо хүмүүс ер нь машин тэргээд тоноглоод тоноглохтой хамгийн гол ачаагаа бас нэг гоё төгс хийх гэж боддог те. Тэгээд төгс ачааг сонгохыг хүсэх юм бол та бүгд энэ дээр доор гарч байгаа утсаар хандаж болно. Эсвэл бичлэгээ үзэнгээ. Энэ утсаар хандаад ачаагаа хийгээд аваарай. Эднийг бол нилээ гоё хийхээс гадна яг цаг хугацаанд нь гаргаж өгөх гэдэг нь бол хамгийн чухал юм аа гэдгийг бол хийж байгаа. Энэ залуучууд байна. За баярлалаа. За баярлалаа. Би манайх сонгож ирсэн та бүхэнд баярлалаа. За. Үндэсний эзэг компани төгс автчаад ямар төгс зүйл ерөнхий юу ер нь бол Тэгнэ. Яхаагүй гэл амт ороо бүр амар ядарцгаасан байна. За. За тэгээд юу яа. Аяллаа дараа ч байсан яаж ч байсан хурж ирээд ачаа ямар хуу байсан ингээд бас сэтгэлээ хаваалцаад бас эргээд ирээ. Бас ачаа хийх найзууд нөхдөг бас хүрээд ирнэ. За ёо. За баярлалаа. За баяртай. Сайхан байна. За тэгээд